48 см периметртэй квадратыг 2 тэнцвэсэг тухайн хоож эвлүүлэхэд тэгш онцгт үсвэ гэж. Уг тэгш онцгтын периметрийг олоо гэж. За тэгэхээр ийм квадрат байсан гэж үзэж. Энэ квадратын гэх юм бол периметр нь болохоор 4 авах хэвээр. Тэгвэл 4а тэнцвэр 48 гэхээр а тэнцвэр 12 см болно гэсэн. За 2 тэнцвэсэг тоочих юм бол 6 12 гэсэн зүйл болно. За тэгэхээр бидээж ингэж нийлүүлсэн байж таараа гэсэн үг. За тэгэх юм бол иш 12 энэ 6 гэхээр чинь энэ тэгш онцгтын урт нь болохоор 24 өргөн нь 6 болох нэ. За периметрийг олохдоо 2-ыг өржих нь. За өргөн дээр уртыг нэмээд 2 өргөжлөх ёстой. За эндээс периметр бол 60 гарах нэ.